Энэ болохоор яг болсон явдал Японд нэг эмэгтэй гэрээний ажиллаар ажилладаг байгаад гэрээнд дуусаад тэгээд Монгол явах гэсэн чи явж чадаагүй. Тэгээд харалчихсан. Явахыг хүсээгүй. Хараар ямар ажил хаана тийм одоо юу хийх хүмүүс байгаа юм те олж очиод хараар байх үеийнх нь одоо юу хийх нэг хэцүү одоо юу хий зовлонт амьдралыг нэг жоохон яриад өгчээ. Зүгээр энгийн хөдөөний төв болвол биш. Тэгээд бүр ингээд одоо юу хий алсгалагдсан тийм тариалан талбай энд одоо хинж байхгүй тэгээд талбай хийхээр л тийм ажилт байсан мэлээ. Дэлгүүр орох гэж алхах юм бол цаг гарны явдаг. Тэгээд дэлгүүр мэлгүүр амар хол тийм газар байсан болохоор гамбардж агаад ажиллаж байгаа. Тэгээд ажиллаж байгаа хүнтэйгээ яриад нэг машин аваад тэр машиныг болохоор хэний ч нэр дээр биш аваад тэгээд одоо юу хий нэг каймоно тэгээд дэлгүүр явахдаа тэр машиныг ундаг хэрэгэлдэг байж тараад тэгээд ундаг хэрэгэлдэг. Тэгээд яваад надад ярьж өгснээр 4 жил тэгэж амьдарсан. Тэгээд тэнд болохоор нөгөө нэг цагдаа таараагүй, цагдаа зөксөөгөө баригдсан зовлонт түүхэн ярьж өгье. Зовлонт гэх юм уу? Тэ нөгөө нэг цагдаад нэг баригдах шахаад одоо нөгөө нэг тийш тэмцэжсэн түүхэн ярьж өгье. Тэр нөгөө нэг юм хөдөө амьдарч байгаа идэрч жоохон хөдөө амьдарч байгаа. Тэнгүүтлээ тийм амар болон тийм мод байгаа. Тэгээд мод содон дунд ингээд амьдарч байгаа юм. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр цагдаа ирсэн юм. Тэгээд цагдаа ирээд ингээд нөгөө нэг одоо их шалгааны гэдэг тэр чинь ганцаараа хар биш. Тэгээд надад иржсэнээс тавуулаа ингээд байсан. Тэгээд 3 нь баригдсан, 2 нь баригдааг үлдсэн. Тэгээд баригдааг үлдсэн тэр одоо юу юм аа найз гэж ярьч тэ. Манай найз баригдааг үлдсэн. Тэгээд тэр баригдааг үлдэлтэй тэр цагдаа ингээд нэг 20 минут ирж байгаа орондох нөгөө нэг зовлон юу туулсан юм бэ гэдгсэн чинь тэр ингээд үнэхээр Монгол харихыг хүсээгүй. Тэгээд яаж чамаагүй ингээд үлдэхийг хүсэжсэн. Бүр амар аимшигын тийм нөгөө нэг юу хинж ордоггүй юм нөгөө нэг ширэнгэн гэж ярьдаг лээ. Тийм том мод руу үсрээд ороод ингээд хөл гараа ингээд шалбалцсан тэгсэн цаашаа зугтахаас өөр арга байхгүй ингээд бүр мөлхөө зугтсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэнд ингээд байж байгаа 30-40 минутын дараа ингээд явцсан байгаа ах гэж бодоод очисон. Тэгсэн чинь цагтаа нар явцсан байсан. Тэгээд өөрөө яасан бэ гэсэн чинь амар том чулуун дээр унаад үсэрч байхдаа амар том чулуун дээр унаа. Тэгээд хөлөө шалбалаад чулуун болохоор бүрийг нь очиж зогцсон. Тэгээд бүрнөөс нь ингээд цус гараад тэгсэн би ингээд баригдаж болохгүй. Тэгээд тэр нөгөө нэг хоёр найз зогтоос шүү дээ. Тэгээд хоёулаа өөр тийш явсан. Манай найз одоо ингээд ганцаараа явж байгаа. Тэгээд ингээд бүрнөөс нь цус гарцсан байсан ч гэсэн ингээд үгүй би ингээд тэмцээд одоо юу гэх юм. Эндээс ингээд гараад үлтнээ. Тэгээд тийм хатуу амьдралыг ингээд туулсан байдаг. Тэгээд эмнэлэгт очсон уу гэдгсэн чинь очиагүй. Тэгээд им тэрэ яасан бэ гэсэн чинь одоо дэлгүүр зарагддаг. Имийн сангууд зарагдчихийдэг тийм имийг авч хэрглэж ийдэг гэсэн гэж ярьжсэн. Тэгээд тэрний дараа юу болсон юм бэ гэдгийг хоёр дахь рейлээс хараарай. Тэгээд ямар ч байсан үргэлжлүүлээ би.